тодорхой витаминуудыг бол одоо жишээлбэл тогтмол уудаг ч гэдэг юм уу. Тиймэрхүү одоо өөрийнхөө хувьд ярил тэгээд одоо нэг амар спортын юм болохгүй ч гэсэн цол хөдөлгөөнөөс холдохгүйхан шиг цаг заваараа нэг цол хөдөлгөөн хийгээд явдаг ч гэдэг юм уу. За сайн байцгаана намайг Төгөлдөр гэдэг одоо хүний хэмж мэргэжилтэй залуу байна. Ямар нэгэн эмгэг тусгаас өмнө наан одоо урьдчилан сэргийлээд тухай бүртэн шинжилгээнд хамрагдаад явахыг бол би эрүүл мэндтэй хөрөнгө оруулалт хийж гин гэж би ойлгож байна. Ерөнхийдөө бол нөгөө өвдөхөөс өмнө эрүүл мэндэд анхаарч хөрөнгө оруулалтуудыг цаг тухай бүртэн хийж явснаар одоо дараа нь гарах эрсдлээс өөрийгөө урьдчилан сэргийлэх юм ашиг бүтэлтэй. За тийм учраас бусад залуучуудыгаас ч гэсэн одоо урьдчилан сэргийлэх үзлэгт байнга хамрагдаж байгаарай. За мөн бусад одоо цаг заваараач тэр одоо бага зэргийн одоо мөнгөн байдлаарч тэр эрүүл мэндтэй хөрөнгө оруулалтаас тогтмол хийж байгаарай гэж хүсэж байна. Нэг номерт хөрөнгө оруулах ёстой зүйл бол яалтчгүй би эрүүл мэнд гэж боддог. Тэгээд одоо бусад зүйлс бол одоо яг эрүүл мэндийг дагаж ирдэг зүйлс гэж бол одоо хавтаа бол би боддгоо. Тэгэхээр эрүүл мэндтэй бол хөрөнгө оруулахыг одоо бус хүмүүс маань ч гэсэн одоо нэг номерт тавьдаг байгаасай гэж одоо бас хүсэж байна. За миний хувьд гэх юм бол за зарим нэг витаминуудыг бол тогтмол хэрэглэдэг. За тэгээд түүнээс гадна одоо тодорхой хэмжээнд дасгал хөдөлгөөн бол хүний эрүүл мэндэд хэрэгтэй одоо гэж үздэг учраас одоо спортын юм болохгүй ч гэсэн одоо яаж хийгээд нэг дасгал хөдөлгөөн айлуулах хийхийг боддог. Тэгээ энэ нь бол миний хувьд бол зөвхөн одоо санхүүгийн талаас хөрөнгө оруулахаас гадна өөрийнхөө цаг завыг зарцуулж бас одоо эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж байгаа нэг хэлбэр юм болоо гэж боддгоо.